5 жилийн үйл ажиллагааны эцэг даргын хөтөлбөрийг би түгээ хэлэлцэж байна. За хөтөлбөр дээр бол хэлж ярих юмнууд нэлээдгүй бий. Гэхдээ бид нар бас бүлгийн хурал дээр, бусад хороодын хурлууд дээр санал бодлуудаа бол хэлсэн. За өнөөдөр энэ цаг үеийн асуудлаар манай инх жаргалын төлөөлөгч энэ интернет сошиал орчинд бас нэлээд идэвхтэй байдаг. За өөрөө яг тэр буг одоо харамсалтайгаар тэр өлгөгдсөний араас бол үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Өнөөдөр чуулган дээр ч гэсэн саналуудаа тодорхой хэлж байна. За яг энэ бол нэг өнөөдөр болоод байгаа асуудал биш. Энэ байгаль орчны газрынханд би тогтмол их олон удаа л хэлдэг байсан. Байгаль орчны газрын дарга нарыг хурдан солигддог. Тэгээд ерөнхийдөө нэг байгаль орчны ямар ч мэрэгжил байхгүй нэг өлвээс хэдэн юмнууд ирдیں۔ Тэгээд ажиллаа мэдэхгүй байж байгаад л хөрхи амт дуудахгүй ажиллаа өгөөл явдаг л та. Би одоо хэд хэдэн дарга нарын сайн мэднэ. Нэг нөхөр нь бол бүр зөвлөл татан буулгацсан хотын даргаар түгээмэл даргацтай ашигт малтмлыг шууд зуруулаад явж ирсэн шүү дээ. Нэг бас нэг сонгуулийн менежер, сонгон хайрхан дүүргийн сонгуулийн менежер хийжсэн нэг нөхөр. Тэгээ би чуулган дээр хэлж байгаа л хөөгөөд явуулж исэн. Тэгээ ер нь бол манайх ингээд ажиллаа өгөөд баахан авилгал аваад эсвэл баахан хэрэг тарьчаал ажиллаа өгөөд алга болчдөг байхгүй юу? Хөрөнгө мөнгө хаанаа нуудгийн эсвэл тэрийг идээд гадаад дотоод нууцаар амьдрдаг байх өндөр магадaltaй. Ажиллаа өгөөд асуудал шийдэгдчихэж байгаа юм ерөөсөө биш. Ардаас нь хариуцлага өөрүүлдэг байх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр харин байгаль орчны газар дээр манай энэ газрын албанд газар чөлөөлтийн хилцэд байсан мөнх хоёр ирсэн байлаа. Мөнх хоёрд бол их итгэж байгаа. Бас нэг газраа мэдхийн арай сэтгэлтэй ажиллаж байгаа. Хотод бас олон жил ажилласан юм. Мерит зарчмаар томилж ийн л да. Гаднаас биш. Ашигт малтмлын газраас биш. Сонгон хайрхан дүүргийн сонгуулийн менежер, шоугч нөхрөөс өөр мэрэгжлийн хүн томилогдож байгаа гэх баяртай байгаа. Гэхдээ дөнгөж саяны үйл явдал бол зүгээр л энэ авилгалын том сүлжээний л гэрч болж байгаа л үйл явдал юм шүү дээ. Буг нь харамсалтайгаар үхээд байгаа юм биш. Тэр өндөр шорон шиг төмөр одоо тэр шовх аимшигын том тэр хашаануудын л тэр авилгаар авсан тэр эрх мэдэлтнүүдийн өнөөдөр хор гор нь өнөөдөр энэ ан амтан дээр гарч илэрж шít. Бид нар хайргүй байна дөө. Энэ байгаль орчин чинь бас нэг хот ч өөрөө энэ хэдэн уулынхаа дунд одоо энэ улсын талаас илүү хүмүүс нь амьдарч байгаа шít. Байгаль орчноо хайрлахгүй болохгүй. Энэ уулыг чи эзэнтэй байлгаж ийж хамгаалтанд байдгийн шүү дээ. Тэгэхээс манайхан шиг бүгдийн нэм шоронгийн хашаа шиг хашаагаар хашчаад тэрийг хамгаалж ийн гэж бодоод байдаг байхгүй юу? Зүгээр энэ ашиглах газар юм байгаа шүү дээ. Өмчлүүлээгүй шүү дээ. Эзэмшүүлээгүй. Тэгэд яахаараа нэг хүнд энэ хэдэн 10 гагаар нүгдгийг. Тэрний араас хинч явдггүй. Өнөөдөр бол энэ их жаргалын төлөөлөгч энэ одоо дуу хоолой өргөж байгаад баяртай байгаа. Ийм төлөөлөгч нар баймар байна шүү дээ. Өөр өөрийнхөө дүүрэг сонгогдсон энэ нийслэлийн төлөө үг дуу хоолойгоо хөргөдөг баймар байна шүү дээ. Тэр хотоос гарсан, дүүргээс гарсан гишүүд нь дуурахгүй л байгаа юм байна лээ. Дуурахгүй л байлээ. Монгол улсын том эдийн засаг том ярьцгаагаал хүн шүүмжлээ суудаг. Тэр улсын хурлын гишүүдийг харах хэрэгтэй шүү эргээд хаан улдүргээ сонгогдсон. Би бол инх жаргалын төлөөлөгчийг дэмжиж ажиллана. Богдын захиргаа байгаль орчны газар яаралтай хоорондоо уулзцгаа. Битгий том яриад нэгнлүүгээ та нар жихэд ингэ суугаад бай. Яах ёстой юм? Хэдүүлээ ямар арга замаар шийдэх юм? Тэр амтны гарцыг яаж хийх юм? Энд чинь хашааны стандарт гэж байдаг шүү дээ. Тэр чинь намхан модон хашаал барих ёстой юм байна лээ шүү дээ. Яагаад ийм шоронгийн хашаанууд бариулаад байдаг юм? Тэгээ цаана ямар компани, ямар хүмүүс байдгийг, юу хийдгийг. Өнөөдөр энэ авилга хороолол гэж бид нар баахан ярьж байна. Яагаад энэ авилга хорооллыг усан парк болгоно чи хэдэн залуучууд гарч ирээд барилга барьчаад төрөө буруутгаад байгаа юм. Хин орон сууцны одоо орон сууц барих зөвшөөрөл болгож өөрчилсөн юм. Тэр авилга авсан л байж таараа шүү дээ. Усан парк барина гэж тэр самбраа зооцсон л байдаг байсан шүү дээ. Тэгэл одоо төр засгаа шүүмжилсэн баахан нөхдүүд яг тэр төрийн нэрд одоо доош нь хийж байгаа энэ зориултыг өөрчилж байгаа тэр дарга нарыг илчлээ л дээ. Ажлаа өгөөд алга болцсон тэр халуун оронд л хөвтөж байгаа шүү дээ. Авчраа байцаа л да. Шудрагос иргэд нэхэд дээ шүү дээ. Би асууч юм. Тэгээд энэ
байгаль орчны газраас асууж байна. Богдын захиргаатай уулзсан уу? Байгаль орчны яамтай яаж хамтарч ажиллах юм? Энийгээ тодорхой болгох. 2023 оны 1-р сарын 1-ээс богд уулын 32 ам байдیں۔ За тэрэлжтэй нийлүүлээд байгаль орчин аялал жуулчлалын сайд, байгаль орчин аялал жуулчлалын яам гэж явдаг байсан. Салбарын сайд Бат Эрдэнэ 2023 оны 1-р сарын 1-ээс газар олгохыг засгийн газрын тогтоол шийдвэр гаргаад хориглосон юм аа. Тэрнээс хойш газар олгогдоогүй. Одоо ер нь олгогдох газарч байхгүй. Бүгд дууссан. Бүх эрх мэдэлтэй хүмүүс нь аваад дууссан. Ер нь байгаль орчны яам бол бэлэгний яам болоод удаж байгаа. Очсон нөхдүүд газар л олгодог, өөр юу ч хийдэггүй. Харин энийг бол зогсоосон шүү. Тэгэхээр одоо энэ түрүүний миний яриад байгаа энэ хашааны стандартын нэргсэн хонь хашгируу гэдэг шиг юм болох юм. Үүн дээр энэ байгаль орчны газрынхан яаж ажиллах гэж байна? Ямар төлөвлөгөө байна? Хоорондоо уялдаа холбоотой ажиллаа. Засгийн газар нь манайх засгийн газар яам гэж та нар бол орон нутаг гэд нийслэлтэйгээ харьцдаг биш. Орон нутаг нь бид нар одоо хөрсөн дээр ажилдаг, та нар бол бодлогын газар гэж одоо тэд нартэй игдүүцдэг биш. Хамтран ажилланаа. Засгийн газраас чиглэл аваад бид бол одоо гүйцэтгэх засаглалын дэмжлэгтэйгээр энэ аж ахуйн шин чанартай ажлыг бол нийслэл Улаанбаатар хотод явуулах учиртай. Хоёр тийшээ харж явж болохгүй. Дунд доод шатанд ерөөсөө дандаа үл ойлголцсон. Хамт суучаад түрүүн тэр өглөө шуурхаа дээр харагдж илээ шүү. Хоёр нөхөр хамт суучаад нэг нь бичгээ өгцөн гэсэн чинь нөгөө талаас нь босч ирсэн өгөөгүй шүү. Яг зэрэгцээ сууж илээ шүү. Хантаа дээр утхан жаргал дээр хоёр хий муухай дүр зураг та нар харуулж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо алтан бичиг шиднэ. Чи хүний ёсоор ярьчих болдгоо юм уу? Хүнд хууль гэж байна. Хууль засаглана. Хуулиа дээдлэнэ. Гэхдээ бас нэг хүн чанарын ажил төрөл явуулах, үр дүн гаргах гэдэг юм тийм сэтгэл зүрхний хууль гэж бас тусдаа байд юм шиг байлаа шүү. Хүн ерэн жоохон сэтгэл зүрхтэй амьдрах, ажиллах ёстой шүү. Дарга цэрэгнэрийн эмийг хурдан явуулдаг, игэл жирийн ардын хүмүүсийн эмийг бол явуулдаггүй. Иргэдээс маш олон гомдол ирж байна. Дүүрэг дээр очиж дарга нартайгаа уулзах чадахгүй байна. Ерөн дарга нар олдохгүй байна. Тэгээ энэ дахин төлөвлөлттэй холбоотой маш олон асуудлууд байна. Энэ дахин төлөвлөлтийн цүнхний компаниудад зөвшөөрлөгсөн дарга нарыг буцаага шалгая хуулийнхаа. Манай хуулийн дарга нараа. Тэгэхгүй л одоо ингээд 10 жилийн өмнө нэг нөхөр нэг цүнхний компанид өгсөн баахан иргэдийг гохироцсон. Нямбатар дарга хот дээрийг одоо бүчид зогсчоод ажил хийлэхэ байлаа. Өглөө очихоор л 20-30 хүн зогсож их өрөвдмөр хөрхөн амт байр саваа алдцсан. Тэгээд орон сууц бодлогын газар ажиллаа хийе. Төмөр төмөө мэднэгээл над руу явуулж байгаа. Надад тийм байр сав байхгүй. Би энэ шин төслүүдийг арай гэж нэг явуулж алдаа эндэгдэлгүй хүн хохироочихгүй төлөө хүний амьдрах орчин сайжруулахын төлөө явж гин. Та нар над руу битгий хүн явуулаад бай. Өнгөрсөн лайл анчигтай чинь зууралцаар байтал 2 жил өнгөрчлээ. За 2025 онд батлагдсан зэрлэг амтны дээлтэй хашаанд тавигдах ерөнхий шаардлага хотын стандарт гэсэн стандарт 25 онд батлагдсан. За энэ батлагдсан стандартын хүрээнд Богд хаан уулын дархан зааст газрын захиргааны дарга болон холбогдох албан агчтай одоо яг 14 хоногийн өмнө уулз зохион байгуулад 8 төрлийн чиглэлээр хамтран ажиллаа. Яагаад гэвэл Богд хаан уулын дархан зааст газрын захиргааг тусдаа байгуулга байгаа ч гэсэн нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болон иргэдээс Улаанбаатар хотын иргэд мөн ялгаа авахгүй тусгай хамгаалалттай газар нутаг гэж мэдэхгүй бүгд л ялгаа авахгүй зайсан дугаараар явгаалахтаараа алхаж байна. Амьтан цаанаас орж иж байна. Буган орж иж байна, гөрөөс нь орж иж байна. Мөн хойшоо гарч байгаа экологийн гарцны асуудал бас их хүнд асуудал байдаг юм байна. Энэ чиглэлүүд дээр бас хамтран ажиллая. Мөн бас биотехнологийн арга хэмжээнүүд аваа. Энэ амт чи өөрснөө эдж тэжээлийн дутагдлаас болж одоо хот руу орж иж байгаа юм асуудал байгаа. Тэгэхээр бид цааш нь бас хөөд ахгүй наанаас нь хамгийн ирж байгаа юм боломж одоо биотехнологийн арга хэмжээ авч энэ хүмүүс энэ амттыг одоо өвлжүүлээд буцаах ийм арга технологиор хамтарч ажиллая гэсэн уулзалтуудыг бол хийсэн байж байгаа. Тэгээ сая бол яалтчгүй амралтын өдрүүдээр нэг юм асуудал гарсан. Богдын захиргаатаас холбогдсон эдний дээр бас нэг малын эмч гэж оронтой байдгүй юм байлээ. Өөрсөндөө би бас асуусан. Танахын малын эмч байдаг юм уу? Одоо яг ингээ арга хэмжээ авдаггүй гэсэн. Манайд бас тэр талаас хүндрэлтэй асуудал байдгаа гэдэг. Тэгээ хамтарч ажиллая. Түрүүний бас нэг чаргалын төлөөлөгчийн хэлдгээр бас энэ том амт ирэхээр хүмүүс маань очихоор нэг шууд бас тачаад аваа хүндрэлтэй байдаг. Тэгэхээр одоо тэр мэдээ алдуулах, тэр буудах юм арга хэмжээнүүд явахад бол яалтчгүй бас тийм байгууллага дээр юм тоноглолтын шаардлагууд бас гарсан. Эхнээсээ бас албан хаагчтайгаа тэр сургалтанд нь суулгаад мэрэгжлийн талаас нь ажиллах арга хэмжээ авч байгаа.